Арга шууд ингээ бүтэн бичлэг юм шиг тийм. За. За сайн бацхан уу. Монголын хамгийн анхны харган бишэлтэй контент бүтээгч Анкавын. Тэгээ өнөөдрийн бичлэгээр ямар бичлэг хийх гэж байгаа вэ гэхээр ивентэд очино. Тэгээ тэр нь ямар ивент вэ гэхээр гэрээсээ гарцгаая гэсэн одоо нэрэн доор явагдаж байгаа. Хөгжлийн бишэлтэй хүмүүсийн одоо ингэж нийгэмд оролцоог нэмэгдүүлэх ивент. Тэгээд тэрний одоо зохион байгуулагчаас нь намайг урьсан. Тэгээд урихтаа бас тэр ивент дээр одоо stand up comedy болно. Тэгээд stand up comedy бас хийж надад санал тавьсан. Тэгээд угаасаа яг ингээд битүүгэндээ надад тийм stand up comedy хийчих юмсан. Ер нь өөрийгөө хэр хөгжилтэй хүн бол гэдгийг бас ийм сорих тиймэрхүү ад завшаан тохиолдсон болохоор өөрийн биеэрдээ хамгийн анхныхаа stand up comedy-гийн тайзан дээр гарах гэж байна. Өмнө ер нь бол ингээд хүмүүсийн өмнө ингээ ярихад бүх бие салгана л. Өнөөдөр бол бүх одоо юм гаргаад ер нь бол ярина гэж бодож байгаа. Аль алах инээлхийг хичээн. Одоо ер нь бол надаа 11 цаг болж ах шивсэн. Тэгэхээр орой 7-оос надад бэлдэх 6 цагийн хугацаа. Ер нь яг тайзан дээр ярих юмнууд яг 5 яг 100 болоогүй. Тэгэхээр тэднэр дээрээ жоохон ажлыг сууя. Ер нь гоё анхны байдлаар ярьж үзье гэж бодож байна. Boda. За одоо 5:30 болох гэж байна. Тэгээд 6 гэж очиж хүнтэй уулзах хэрэгтэй. Эртхэн очиод гой юмнууд ер нь төлөвлөсөн байгаа. Тэгээ өвн бүр гоё спешиал юм нь stand up comedy хийх байсан. Тэгээд тэр болцсон гэж ер нь хэлцээ. Ер нь хотлоо юм шиг байна гэд. Тэгээ одоо яах юм бага. Тэгээ наваг ер нь хэр хөөргөж хэр сумлж чадах нь те. Тэр зохион байгуулагч талаас нь сумлагдахад билээ. Тэгээ Liberty Pub дээр ганцаараа орохор бол бас тэрийг бас мэдээд авчихад бол зүгээр л юм.
За одоо яг Олимпик галерей яг нөгөө ивент болох газраа ер нь бол ирсэн байна. Орохоос өмнө мэдээж хамтран ажиллагчаа танилцуулна. Тэгээ Luxdent Dental Clinic манай өнөөдрийн бичлэгтээ маань хамтаар ажиллаж гэрээсээ гарахтаа нэг юм мартаадсан бохгүй. Тэр нь юу мартсан гэсэн чинь нөгөө шүднийхээ зөвлөвчийг мартчихэж. Тэгээ өнөөдөр жоохон нөгөө stand up comedy хийнэ гэж баах стресс байгаа нөгөө жоохон одоо ингээд амаа ингээд хөдлөнгүүт так гэж дуурайдаг байхгүй. Тэгээд одоо ер нь хэрэг таад тийм асуудал юм шүдний одоо ирүүн дээр чинь тийм нэг юм дуугардаг хөдөлдөг одоо юм одоо ирүүн дээр чинь юм шажигнадаг асуудал байвал манай одоо Luxdent Dental Clinic дээр одоо очоод үзүүлээд дээрэнтгээний зураг авахуулаад одоо мэрэгжлийн эмчнараас нь зөвлөгөө аваарай гэж хүсэж байна. Тэгээд салбар байршлын хувьд бол 2 салбартай. Тэгээд өөртөө ойрхон салбаруудаараа үйлчлүүлээрэ гэж хүсэж байна. Тэгээд бүгдээрээ орцгоё. Төрөх. За сайн байна. Арай мэдээ. Юу. За ямар ч тач юун дээр ирсэн байна. Яг ивент болох бол газраа ирсэн байна. Тэгээд яг ахтайгаа ер нь бол уулзаа байж ин. Тэгээд миний юм яг мотивац авдаг. Тэгээд яг үлгэж шээ авдаг. Тэгээд надтай адилхан юм харааны бишэлтэй. Тэнгүүд л яг ингээд хүмүүсээс зарим хүмүүс яг ингээд бит хоёрыг андуурах тохиолдол их байна гэж нэр наад гарч байлаа. Тэгээд та гоё өөрийгөө танилцуулаад ер нь яг хаана ажиллах. Та ер нь гэхдээ бас миний сонсноор та бас их газар ерөнхийлөгч хийж, нарийн бичиг хийж ин гэдэг их сонир юу яаж ин дуу их авлаа. Тийм болохоор шуун таарсан тий. Тэгээ өөрийгөө бас нэг гоё тавьчихсан танилцуулаад. За. Юу дуугийнхаа YouTube доо. Хоёр дахь орж байна уу? Тэр чинь нөгөө Facebook-ээр нөгөө нэг short тий нэг шатар хэрэг сошиал платформыг дагаж одоо юм рилүүдэд маань үздэг байсан бол одоо бит хоёр ер нь бол юм брэнд шатар тоглож исэн рил хийж исэн тэгээд тэрний хойно байсан хүмүүс маань шүү тий царин хараг юм тий царин амар гарцсан гэж одоо таньсан шүү дээ. За тэгэхээр одоо бол ер нь бол хоёр дахь контентд орж байгаа гэсэн үг юм байна. Тэгэхээр яг хав залуу хүнийхээ хувьд нийгэм төв нэмрээ оруулах зорилгоор те бас олон арга хэмжээнд оролцоод явж байгаа юм аа. Нэг нь бол бас гэрээсээ гарцгаа өнөөдрийн comedy night болж байгаа. За энэ дээр би бас зохион байгуулагчаар ингээд оролцоод бас нэг хэсэг нь болоо явж байгаа. Олон төрлийн юм хийж байгаа гэдэг нь бол за арт кредит банк санхүүгийн байгууллагад ажилладаг. За тэгш оролцоод ээлтэй нэгэн төрөмс байгууллагад удирдлагаар нь ажилладаг. За тэгээ паралимпийн спортынхаа холбоодод бас удирдах зөвлөл нарийн бичгүүдээрээс ажиллаад явж байгаа шатрын албаа жудогийн холбоонд байгаа. За яг үндсэн тамирчнаар бол би Ахиллес Монгол клубын тамирчин. Тэгээд бас усан сэлдээд байгаа тийм тамирчин. За одоо 4 сарын 22-нд Лондонгийн марафонд оролцоод эргэж ирэхдээ Берлинд паралимпийн усан сэлтийн Азийн наадмын ирэх болох тэмцээнд бас тэнд оролцоод ангиллалтаа ороод тэгээд ер нь бол 10 сард Азийн наадамд явах зорилготой байгаа. Одоо нөгөө надаас ингэж хүмүүс суугаад чи ингээд одоо нөгөө нэг хаана ингэж AI ингэж ашиглаж сурсан те контент хийж сурсан ингээд наваа муг анарыг надтай харан дуураад сүултээ хөрөглөө чиний AI аватар ч ингэж авсан те. Тэгээ яаж ч бидний нэр адилхан байгаа байхгүй. Мөнх анар мөнх тэгээ хоолой тийм адилхан байна уу? Хоолой өөр байгаа. Биднийхээ ер нь ямар байна? Царай ямар байна? Одоо жоох яг ингэж хараад одоо ялцмээр байна. Одоо тийм биш шүү. Тэр чинь тус тусдаа бодгал хүмүүс шүү те. Ер нь бол том болоод бас ах шиг болъё гэж бодож байгаа шүү дээ. Ер нь яаж тийм их юм одоо ингээд өдөртөө ер нь амжуулаад байна гэдгийг өдөртөө амжуулна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр нөгөө 7 хоногт л амжуулах ажлууд байгаа. Тэгээд нөгөө онлайн байгаа учраас ажлууд бол их айгүй дажгүй яваал байгаа. Тэгээд өглөө бид чинь бэлтгэлтэй ирэхийн тулд өглөө 5:36 мурга гэж бас бол тэгэлээсээ гардаг шүү дээ. Тэгэл амьдрал эхэлдэг л ахгүй юу? Им ах үний сургаал одоо харааны бишэлтэй гэдэг дээр одоо энэ хараагаа алдаад бас олон жил болцсон байгаа. Тэр юуны туршлага хүртэл энэ хүнээс одоо ингээд суралцж байгаа байхгүй. Тэгэл одоо дараа нь хэрвээ болол бас тэгэл бас туршлага аваад явах байхгүй. Тэгээд танд бас маш их баярлалаа. Тэгээд наваа ингээд гоё урагшаа одоо тий мэдгүй зүйл дээр нь одоо ингээд тулаад тий одоо зад зөвлөөд яваасаа гэж хүсэж байна. Тэгээ өнөөдрийн үед бас гоё болох бах гэж найдаж байна. Тэгээ тоож байгаад баярлалаа. Тэгээ опен мектер гарна шүү. Эсвэл наа гарч байгаа. Тий таныг гарвал би гарчаа.
Надаа Амраа Weekly show би яг хажууд нь би бүр яг стейж дээр нэрцээ байгаа байхгүй. Тэгсэн чинь амар жижиг юм байна надаа. Nice. Энэ ширээн юм уу? Nice. Энэ ширээн юм байна. Энэ дээр нь сууж үзэх боломж олдол тий. Амраа Weekly show 6 anniversary гэсэн тий. Тийм 6 жилийн гэсэн team тэмдэгтэй байгаа юм байна. Пап нь бол амар хөргөн пап юм шиг надад санагдаж байна. Амар vibe бол гоё. Энэ ардаа одоо энэ дээр ингээд юм заавал юм хуудсан меню ашиглаж байхын оронд ийм шууд QR меню байгаа юм байна. Тэгээд ийшээ орж үзье. Тэгээд Liberty Pub гэдэг энэ дээр гарч иж байгаа юм шүү дээ. Тэгээд soft drink-үүд байгаа юм байна. Бир байгаа юм байна. Алкогол, main гэдэг одоо үндсэн юмнууд байгаа юм байна. Пицца, сэндвичүүд, салат, одоо шүлнүүд байгаа юм байна. Soft drink гэдэг юм. 8.5K, heading level 5. 7 up, heading level 3. Zurück, image. 8.5K, heading level 5. Natural water, heading level 3. Zurück, image. 8.5K, low G. Natural, Cuban sparkling water. Хожиж sparkling water гэнэ. Тэгээ ийм зургаар юу н бол өгсөн байгаа юм байна шүү дээ. Тэгээ Zurück, image. Pepsi. Pepsi, Pepsi гэж яаж. Ер нь энэ амар дэжгүй. Би нэм одоо pub юм ресторан лаунжуудад ороод ер нь юм заавал брэйл хэрвээ хараны бишэлтэй хүн байвал юм брэйлинг байх хэрэгтэй гэж боддог байхгүй. Тэгээ брэйлаар ядаж ингээд хүнээс заавал тусламжаа авахгүйгээр ингээд брэйл одоо юм меню уншаад тэгээ тэрийг ингээд захиалга өгье гэж боддог байсан чинь ийм QR байвал ер нь дэжгүй байл. Тэгсэн чинь энэ дээр бол хамаагүй амар дэжгүй байл. Pepsi ингээд юу аахгүй. Image. 8.5K, heading level 5. Па 8500 юм. Шууд өөр дээрээсээ ингээ утаснаас ингээл захиалга махиалга өгчих болд юм. Зүгээр меню харахгүйгээр ч гэсэн баг ингээ зөөгч яар дуудахгүйгээр юм бол захиалга өгчих болд юм байна. Ийм хөөрхөн. Ярьж болно шүү дээ. Албан ёсоор нь шүү дээ. За. Тэгэхээр чинь нэг наад тийм ондомд коук шүү дээ. Тэд барьяалаар юм код бичсэн. Сайн байна уу та? Сайн юм мэддэг. Сайн байна. Инстаграмын залуу. Яг ингээд тодор уулзаж яг нэг та өмнөх юм одоо ярьж исэн юмнуудаа яг Ямар гоё юм. Яг ч ингээд ямар гоё юм бэ гэдэг үгийг одоо юм амьдэр сонсохоос амар өөр юм байна тий. Хэлээд байдаг юм биш үү гэж. Харин тий. Таны одоо юм weekly шоуг одоо ингээд 7 хоног болоо юм улс төрийн юутай юмнуудыг одоо ингээд 50 болгож хүргдэн шүү дээ. Тэнгүүд л тэрийг нь одоо ингээд тэндээс бас нэг жоохон улс төрийн одоо чиг баримж байгаа авдгийн танаас юм байна. Оо за. Баярлалаа. Би ингэж байгаа шүү манайха. Би нэг жоохон хурдан яриад хиний яриаг тасалдуулаад байгаа юм шиг санагдчих магадгүй. Нөгөө шоу эхлэх гээд байгаа учраас би хурдан яриад байгаа шүү. Тэрийг бол. Одоо энэ улс төрийн чиг баримжааг авахын тулд ер нь яг ямар ном зөвлөгөө хэрэгтэй вэ? Яг нэг ном уншаад амар чиг баримжаа авчихна гэж бодохгүй. Тэгээд дээрэс нь бас нэг хүн болгон ер нь улс төр сонирхол заавал нэг хүн болгоныг амар улс төрийн чиг баримжаатай байх юм алдгүй гэж боддог. Сонирхож байгаа хүмүүст бол би бол эдийн засгаас орж ирсэн байхгүй. Эдийн засгийн шийдэл ухааныг сонирхож байгаа бол орж ирсэн юм байгаа. Тэгээд намайг анх яг энэ үзэл санаа чиглүүлсэн ном нь одоо Монгол дээр орчуулдаг гэсэн байна. Маркс Гансны эдийн засгийн эдгүүчлэгдсэн зам гэдэг нэртэй. Англи хэл дээр Making Modern Economics гэдэг ном байна. Танаас бас нэг гоё асуулт асууя гэж бодсон байхгүй юу одоо. Ер нь одоо хэрв та одоо ер нь хэр сэтгэлийн тэнхээтэй байдаг вэ? Яг шалгуурт орж ичл сэтгэлийн тэнхээтэй хэсгээ шалгах гэж бодож байна. Одоо яг одоо чиний кейс нэр чи яг ингээл хараагаа алдчихж л яг сэтгэлзэн юунд орж байгаа шүү дээ. Шалгуурт. Тэгээд тэгэхээр яг хэр хэмжээний шалгуурт орсноос бас сайн мэдэхгүй байгаа учраас яг би сэтгэлийн тэнхээтэйггүй гэж бол хэлж чадахгүй. Яг би яг тэр зүйлийг давж гарсны дараа л би бол үнэхээр сэтгэлийн тэнхээтэй мэл гэж хэлдэгс биш. Би хизээч чиний мэдэрсний мэдрэг үсгэл бусад хүний мэдэрсний мэдрэг үйж Та хэрв ямар бэрхшээлтэй бол та илүү юм сэтгэлээр унахгүйгээр аль юм давууд одоо даван гараад тэгээд буцаад амьдралдаа орох юм шиг санагдаж байна. Одоо сонсголын бэрхшээлтэй ч юм уу, эсвэл харааны бэрхшээлтэй ч юм уу, эсвэл толгуур эрэхтэй, эсвэл юм гарны тайралт ч юм уу, эсвэл юм саажилттай ч юм уу тий. ямар ч юм дээр хүн нэг тийм хөнгөө хүлээж авах нэгч байхгүй. Тэр нь яаж сонгийн гал гар өгдөө шүү. Гэхдээ ер нь
гар битгий зүгээр жижиг хуруу байлаа ч гэсэн чи одоо ямар ч хүнд аягүй хүнд واخхгүй. Хүн хүний зовлон өөр өөртөө хүнд. Тэгэхээр тэр хүн өөрөө угаасаа тэр зовлонгоо эхэндээ бол ямар ч хүн шоконд байна. Тэгээд тэрнийгээ өөрөө ингэж хүн чинь өөрөө ингэж инстинктээр нэг амьдрах инстинкттэй шүү дээ. Тэгээд тэр инстинктээр л давж гардаг. Зүгээр дараа нь хэр их дутуугийн комплекс гэдэг юм уу, хэр их юм трама үлдэж байна гэдэг л амар том асуудал биш. Хэзээ ч одоо миний хуруу алдсан чиний хараагүй байдлаас бол хамаагүй гайгүй гэж хэлэхгүй хавьяа тэгээд. За тэгэнгүүт Күний зовлон күндээ л өөр. Та нэг өдөр яг миний оронд юм харааны бишэлтэй болж үзмээр байна уу? Таныг юм контентэнд орж юм. Хараагүй юм шиг явж үзсэн. Одоо би танд одоо ингээд таяг одоо ингээд заагаад ер нь заавал нэг өдөр гэлтгүй зүгээр нэг юм 2 цагийн хугацаанд тантай хамт ингээд явуул. Тэр контент чи орё л та. Орох юм уу? Сонирхолтой. Баярлалаа. Тэгвэл яг тантай өөрөө ярьж мэдэрч үзэлтэй. харин тий. Баярлалаа. Амар царай хийсэн гой завлаа. Бүүнэр өгсөн. Араа шууд ингээд бүтэн бичлэг юм шиг байна. Баярлалаа. Гэсэн чи тэр чинь ханаа хахад нөлөөлдөг юм биш үү? Ханаа хах чинь нэг л явахдаа баг илүү зөөлөө яриад шээ. Тэмэр гоостэй. Баярлалаа яваа. Нэр дотоодын өсөлтөнд тийм амар бодох. Манайд л хөөх юм. Хурц чадахгүй илүүхээр эрдэн болж өглөө бүхэн хүсэл минь намайг сэрээхээ Энэ залуу байна. Тэгээд миний одоо контентийг үзчихсэн хүмүүс байвал дараа өргөдөө. Халтаг авшигтай гараа өргөдөө. Бүр артист байвал яг нь. Энэ ингээл контент бүтээж иглээл одоо ингээл зарим юм огтод ирнэ. Миний царайд болоод юу яагаад чат хийчих. Вау. Voice явуулж шүнээрээ унтчихад видео кол хийж, аудио кол хийж, параг өнгөтлөдгийн юу шугамаараа одоо Швейцар явах чинь, тэмцээнд оролцох чинь, World Grand Prix Tour тэмцээнд оролцох чинь. Тэгээд одоо яг ингээд манай Монголын тэмцээнд оролцохоор юу яагаад гэдэм бэ? Одоо ерөөсөө ингээд тэ очоод одоо нэг санд аваачаад за энийг яамаа гэдэг нэг юм одоо наандаж нэг тиймэрхүү юм асуудаг байхгүй. Тэнгүүд л World Grand Prix дээр чинь тэ OCD, VIP одоо захын мэдрэлийн юу гэж бүр баахан шинжилгээ яаж байгаа. Тэнгүүд л тийм юм бүгднийг өгөөл тэгэл явуулсан чинь одоо тэр OCD-г буцаацчих. Тэгээд багш надаас өвөө OCD-г наатаа өгөөч чинийх чи сайн гарсан юм шүү гэж бараг тийм. Тэгээд би нөгөө имчруулаад минийх OCD муу сайн гарсан юм хараатай болсон юм уу гэдгсэн чи үгүй л дээ наа чи муу гарсан байна гээд тэгээ багш руу үгүй штэ наа чи багшаа муу штэ гэсэн чи ашгүй дээ гэж гişгдээ би ч гэсэн бас чаачи бидэгээр шалгалаа ашгүй муу гарсан байж гişгдээ за тэгээ энэ хүрээд тэгээ миний өндөрлөө баярлалаа. Өстөө байна. Өнөөдөр комединыхаа одоо юг нийгмийн сонгоно. Өстөө шиг байна. Тэрс хоёр зүйлийг аягүй ойлголоо. Нэгт нь би өөрийгөө жавхлан битcoin Монголд нүдгүү их жижиг нүдтэй байна гэж бодож явсан. Үгүй юм байна. Биткойнын доор хануу гэдэг үг байдаг ш. Хаалтаа. Тэгээд томрохоор минийхээс нэг шалаад чамуу үүчингүү. Дараагийнх нь хануу хэлсэн яг стартап хүний нүгээрээ дутуулсан. Танартад адилхан үзэн шүү дээ. Үнэн шүү дээ. Адилхан үзэн. Эний нэг жишээ харж байгаа. Мөхтрөөс сайн яриад буугаад идэг. Барилдан, гүн, сэлэн тэр амрыг хаасан гэдэг. Царайгаараа хоолоод идэв шаа. Тэгээд юм үзүүлж байгаа л тэгээс би одоо тэгээд бас үзэхгүй байсан шүү дээ. Уг нь одоо яаж хийгээсээ. Яг хамгийн ихний ивент буюу гэрээсээ гарцгаая гэдэг баг волюм нэг нь те. Тэгээд
дууслаа. Санаачилж байгаа тэгээд саранчулан гишинтэйгээ ер нь уулзж байна. Тэгээд яг ямар учиртай одоо ивэнти ер нь хөтөлбөр юм уу цаашдаа ингэж явуул зохион байгуулах гэх юм уу та ер нь яг тэрний талаар яг одоо яриач тий. За гэрээсээ гарцгаая гэдэг болохоор хүмүүс гэрээсээ гарч чадахгүй байгаа учраас ажилд орж чадахгүй байгаа. Тэгээд сургууль сурч чадахгүй байгаа. Нийгмийн харилцаанд орж чадахгүй байгаа. Ер нь ингээд бид нар чинь бас хүсэн юмд очиж чадахгүй шүү дээ. Тэгээд тэр гэрээсээ гараад нөгөө нэг А цэгээс Б цэг хүрэх замд нь баахан саад бэршээд байгаа байхгүй. Тэгээд тэрийг бид нар ингээд одоо хөгжлөмшөлт хүмүүс өөртөө бас юм хөгжилтэй байдлаар ярих бас хэрэгтэй. Дээрэс нь өөртөө цугларч энэ тухай дуу олоогоо хүрэх хэрэгтэй гэдэг санаа байгаа. Энийг бид нар ингээд нөгөө нэг одоо ингээд одоо сөргөөр ярьж штэ аюу хэцүү байна. Тийм байна гэж ярихлаар хүмүүс ингээд айгу сөрөг юм мэдрэмжтэй хүлээж аваад өө яасан хэцүү юм бэ гэл тэ. Тэгэхгүй бид нар чинь аль болохоор бас хүн болгоны амьдралд бол өөртөө тохирсон саадууд байгаа. Гэхдээ бэрхшээлт хүмүүсийн хувьд бол нэг энэ саад нь уулын жоохон имшил боломоор юм биш. Нэрээ юу илээ гэж бодох өнцг нь бас одоо эрэг өнцгөр тайлбарлаж өгөөд тэгээд тухайн үзэж байгаа хүмүүс болон гэрээхэнд нь сэтэл өгөөд ерөнхийдөө гэрийнхаа энэ нэг дараагийн одоо юу гэдэг хүүхдээ аваад гараач гэдэг юм уу нөхрөөгөө давуулаа гараа ээжигээ давуулаад гараа гэдэг юм ийм санаа аваасаа гэж бас давхар ер нь бодоод байгаа байхгүй. Яг хүмүүс ойлгож байгаа. Гэхдээ илүү сайн ойлгох хэрэгтэй байгаа. Тийм өнөөдрийн ивент бол үнэхээр гоё боллоо. Баахан инээлээ баг хоолоо сөдлөл инээж авлаа. Тэгээд ер нь бол надад амар юм челленжтэй байлаа. Ер нь stand up comedy анх удаа хийж үзлээ. Уг нь хийхгүйгээд ер нь гэртээ бараг шийдсэн. Тэгээ мөнгөтөр хахад ер нь хэлсэн. Тэгээ ер нь миний бараг жоокуд ер нь худлаа байсан юм байна гэжсэн чинь яг ирээд ингээд тэгээ хүмүүсийн яг ингээд комедиануудын ингээд юу тэр уур амьсгал аваад тий ярьсан чинь ер нь болохоор ч юм шиг санагдаад тий. Гэж амар сайн байсан. Хэмжээнд маань ирсэнд маш их баярлалаа та хоёртоо. Тэгээд өшөө зөндөө олон одоо залуучуудаас оролцоосоо. Энэ бол ингээд хүртээмж бол ерөөсөө уйлс төр нам бүр юу ч хамаагүй байхгүй. Хүртээмж зөвөр хүний ирэх байхгүй юу? Хүний эрхэл асуудалхгүй. Тэгэхээр энийг бүгдээрээ бүх салбарт шигтгэж оролцъё гэдэг уриатал. Тэгээд дараа сард хоёлоо жоохон комедигоо шинжилээд эргээд уулзах. За тэгээ тий. За ер нь амар ер нь бол хүмүүстэй ярьлаа, уулзлаа, баахан мэдэлж авлаа. Тэгээд баахан инээлээ. Тэгээд ер нь яг ингээд надад ийм тим ер нь бодол яваад байдаг. Пабд ороод ингээд л дандаа ийм арх гээл тий. Скол ийм комеди заавал ингээд комеди сонсохын тулд заавал одоо ийм хүнтэй очих хэрэгтэй юм шиг нэг миний хувьд бол ингээд харааны бишэлтэй одоо хүмүүс намайг юу гэж бодох бол гэдэг тийм амар одоо санаа зовнил байсан бол өнөөдөр амар яг ингээд энэ бүх бэрхшээлтэй хүмүүсийн community-д одоо ингээд ороод тэр дундаа ороод ингээд яриад хөвчлөөд ер нь өөрийгөө нээгээд ярьж байгаа үнэхээр гоё байна. Тэгээд та хэд ч гэсэн өнөөдрийн бичлэг маань таалагдсан байх гэж найдаж байна. Тэгээд намайг дагаагүй дагаарай гоё сэтгэлээ үлдээгээрэй. Тэгээд тий. Тэгээд цэнхэр зүйлээ үлдээгээрэй. Тэгээд дараагийн бичлэгтээ уулзцай peace тэгээд сайхан амарцгаараа.